Бурхны үг, Бурхны дуудлага, Бурхны өрөөл, Бурхны бэлгүүд нь буцалтгүй гэдэг үг Библиэлд байгаа бол буцалтгүй л гэсэн. Гэтэл Самсон залбираад яг л дуудлагынхаа дагуу амьдралынхаа эцсийн мөчид хийх ёстой зүйлээ хийж байгаа л хийсээр байгаа л дууссан байна. Харин түүний хийж чадаагүй зүйлүүдээр бид нэр түүний дуудлагыг хэмжих гэж боддог бол Бурханд нэг зүйл байгаа. Бурхны дуудлага болон Бурхны бэлгүүд бол буцалтгүй. Бид энэ зүйлийг ойлгож авах хэрэгтэй. За тэгээд Авраам, Исаак, Яаковд амлсан амлалтаа хизээч буцаагүй Бурхан танд бас хизээч буцахгүй байх болно. Бурхан Авраамд үр хүүхдүүдийг нь өрөөнө гэж хэлсэн. Тэгээд Исаакийг өрөөсөн. Тэгээд Яаковыг өрөөсөн. Бурхан яг л амлсныхаа дагуу л байсан. Тэдний үр хүүхдүүдийг буцааж авчирна гэж хэлсэн. Буцааж авчирсан. Тийм үү? Тэдний үр хүүхдүүдийг Бурханы эзэмшил өрөөл болгоно гэсэн. Өнөөдөр бол бидний санах ёстой зүйл бол бидний мөнх ам бол буцалтгүй гэдгийг л маш сайн. Есүс Христ таны төлөө загалмаа дээр хадагдан алагдах гэдэг авчихтай. Ийм нэг юмны төлөө өгөх шаардлага байгаа мó гэж бодоогүй гэсэн. Яагаад гэвэл Есүс Христийн бидний хайрлахаар шийтсэн тэр хайр бол буцалтгүй хайр. Тэр хайр бол загалмаа дээр өхөл хүртэл тулж ирсэн ч, өвдөлт хүртэл тулж ирсэн ч, цус урсгалт болоод доромжлол одоо бүх зүйл тулж ирсэн ч гэсэн тэр хайр бол шийтсэн, Бурхны төлөвлөсөн буцалтгүй хайр байсан. Тиймээс Бурхны бэлгүүд болоод дуудлага нь буцалтгүй юм шүү.